Сайн бацхан үзэгчтэй өндөр хаан телевизээс эргэлэн бэлтгэдэг гэдэг өнөөдрийн зочин нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарын зочноор Хинтийн ээжүүд гэдэг Facebook группийн одоо үүсгэн байгуулагч админ Инхця оролцож байна. Тэгэхээр өнөөдөр бас танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд бас өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр үзэгч олондоо бас өөрийгөө танилцуулахгүй юу? Мэдээж хэрэг Хинтийн ээжүүд группийг бол одоо манай бүсгүүчд бол андахгүй байгаа тийм ээ. Энэ группийг бас анх яагаад үүсгэн байгуулъя гэсэн бодол төрөв юм. За ер нь бол би өөрөө бас ээж хүн. Тэгээ нөгөө бүсгүүчүүдийг харахаар яг нөгөө нэг юм бие биенээсээ сурах юм, хуваалцах юм, бие биенээ гоё дэмжих зүйлүүд аягүй их байгаа юм шиг харагдсан. Тэгээ ер нь бол анх Хинтийн ээжүүд группээ бүр хамгийн анх бол би сумандаа хийж ирсэн. Тэгээд нөгөө хийж байгаа зарим нэг нэвтрүүлэг маань хийж байгаа нөгөө аян юмнууд маань нөгөө сум руу шеэрлэгдээд сумдын ээжүүдээс аягүй өсөлтөд ирдэг болсон л та. Админа та энийг зөвхөн өөрхөн суманд ингэ байхгүй гоё ингээ хүрээгээ тэлээд Хинтийнхаа ээжүүдийг хамруулаач гэдэг хүсэлтүүд аягүй хэрэгжижсэн. Тэгээд тэрийг үндэслэж үзэж агаад бас айжлээсэн л та. Тэгж байгаа яг 2020 оны 12 сард яг группээ яг сумын хэмжээнд биш аймгийн хэмжээнд болгож хүрээгээ тэлсэн гэхөө. Тэгээд маш бага хугацаанд бид нар одоогоор 1000 гаруй ээжүүдийг нэгтгэжээд байгаа. Тэгэхээр групп маань үүсгэн байгуулагчнаас хойш мэдээж хэрэг одоо нийгэм тустай олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Мэдчихэж байгаа. Тэгэхээр тэдгээр одоо байгуулсан цагаас хойш одоо хийсэн онцлог сайхан ажлууд бол зөндөө байна. Тэгэхээр мэдээж хэрэг товчхон бас үзэгчтэй тэр ажлуудаа танилцуулъя. За, ер нь бол манай Хинтийн ээжүүд групп маань ер нь бол одоо Facebook групп асар их хөгжчихлөө шүү дээ. Бүх юм л онлайн байна те. Тэгэхээр манай группийн нэг онцлогдох, бус группээс ялгагдах зүйл юу юм бэхээр манайх хин нэгэн хүний бизнесээ сурталчилдаг ч юм уу, те хин нэг хүний давуу эрх хидэлдэг, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг, эсвэл нөгөө бараагаа суглаанд оруулж зарж одоо ашиг олдог ч юм уу, ийм сэдэлтэй групп бол бас яг биш байгаад байгаа юм. Аюулсаа эцэстээ л болж байгаа бүхэл үйл ажиллагаанууд нь дандаа ашигын бус 100% яг бүсгүүчүүд би бинэ басган байгуулсан. За та сая хэллээ. Хийжсэн гой гой ажлуудаасаа хэллээч гэж. За тийм бид нар ерөнхийдөө хөдөөний галтгоо гэдэг нэвтрүүлгийг бэлдэж хүргэж эхэлсэн. Тэгээ энэ нэвтрүүлэгт маань хүмүүс аягүй их дуртай, хандлт өндөртэй их гой нэвтрүүлгүүд болдог. Ер нь бол сум цумдаас ингээд санал авч байгаа л хамгийн их санал авсан сум дээр бид нар очиод нэг гэр бүлийг те одоо нэг эзэгтэйг оруулаад тэгээд нэг эзэгтэйтэйг нэг орой сайхан яриа урнуулад нэг эзэгтэйн жороор ээжүүд маань гоё шинэ хооллуудыг хийж сурдаг ч юм уу те. Тэр нэвтрүүлэг маань их гоё исэн. Дээрээс манай групп үүсгэн байгуулагдсанаас хойш 4 удаага өнгөө аваараа гэдэг болон бид нар хийж хэрэгжүүлсэн. Энэ нөгөө нэг ээжүүд маань бид нар нэг гэртээ хаяхад хайран тэгсэрний хэрэгэлдэггүй нэг эд хогшил тавилга те эсвэл одоо өмс зүүдгүй хувцас эсвэл хүүхэд нь хэрэглэхээ болцсон том болоод хэрэглэхээ болцсон автомашины хүүхдийн суудалч гэдэг юм хүүхэд нь унахаар болцсон дугуйч байт юм уу уншаад дууссан ном байдаг ч юм уу ингээл ерөөсө одоо яг би хэрэглэхгүй байгаагаар нь хаяхад хайран өөр хин нэгэнд бас хэрэг болж өгөхүйц ийм юу л олын өрөөсөө бүх юмнууд ээжүүд маань одоо сар алганы тогтцсон нэг өдөртөө тэр өдөртөө групптэй оруулаад өнгөө аваараа гэл онлайн шоп хийдэг. Тэгэл тэрнээгээр өрөөсөө өнгөө бол нэг ээж маань тэр өдөрт хідэн ч юм өнгөө өгч болно. Буцаагаар юм авахтаа харин нэг ээж нэг юм л авдаг. Тэг ингээд ээжүүд хоорондоо аягаа хайраа хуваалцаад гэтээ нэг юм амттай өгөөд аваараа маваараа гэдэг болонгууд бол яг Улаанбаатар хотнотод байд юм билээ л дээ. Манайх бол өнгөө аваараа. Ерөөсөл үнгүүгээр л би битэй өгье. Тэ энэ группийн маань бас нэг гоё хийж байгаа ажлуудын маань нэг байна. За тэгээ ер нь бол бид нарт хийж байгаа ажлууд маш их байгаа. Тэгээд групп руу ороод бас мэдээлэлтэй аваа явж бас болох байхаа. Тэгэхээр мэдээж хэрэг одоо бусдад сайхан хайр түгээж байгаа олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Таны тухайд одоо та өөрөө танай гэр бүлийн хүн бол мэдээж хэрэг Хинтийн аймгийн харьяат биш. Яагаад энэ бас Хинтий гэдэг нутгийг зориг нэрж одоо ингээм хамт амьдрах ажлаа эхлүүлэх юм бас сан санаачлаад сэтэл төрөв. За тэр чинь их сонирхолтой. Ер нь бол нөхөр битээ орол унган аяг Улаанбаатар хотод төрж өссөн хүмүүс байгаа. Аав ээжүүдийнхээ нутгаар бол бид нар баруун аймгийн өсгөл нутгийн хүмүүс байгаа. Тэгээ ер нь бол 15 онд бид нар яг анх Хинтийн аймаг руу нүүж ирж хөдөөний хүн болж амьдрах шийдвэрээ гаргаад тэгээд Улаанбаатар хотод хот нөгөө утаа амир ихтэй. Тэгээ өвөлдөө хүүхдүүд маань дандаа ханаа төрн тэгээд Улаанбаатар хот зарлага их өндөртэй. Тэгээ ерөөсөө их амир ингийн нас болсон ш. Нөхөр өвтөр хоолнд орчоод гараад ирсэн чинь машины маань хоолны газраас очиад авах гэсэн. Тэгэл за ямар амир стресстэй хэцүү юм бэ? Ер нь юм стрессгүйгээ тайван амгалан газар очиж те нэг гоё амаргий.
Нэг сайхан агаар юмсгалъя. Тэг ядаж хүүхдүүдийнхээ эрүүл мэнд дархлаа нь яг одоо бүрэлдэж байгаа энэ үед нь гоё цэвэр агаар юмсгалуулаа. Цагаан эдэ хэдүүлээд гоё амьдарч үзье л да. Яагаад болохгүй гэжгээд. Тэгээ ерөнхийдөө нөхөр битээр айгүй сонин гинт шийдсэн. Тэгээ шийдээд тэгээ битээр хаана очих уу? Аймгийн төвд амьдрах уу? Сумд амьдрах уу? Ингээд аймгийн төвд амьдрах нэхэр баг хөдөө амьдарч байгааг хэлэхэд бас жоохон ялгаагүй амар хотчдсан санагдсан. Тийм учраас жижигхэн тосгоныг сонгоод тэгээ ер нь бол тэнд амьдрал маань яг ихэлсэн. Тэгээд одоо хөдөөний хүн болоод 6 дахь жилдээ орсон. Сайхан амьдарч байна да. Тэгэхээр хүн мэдээж яриг одоо энэ өөрийн бие болон сэтгэлийн амар амгалан мэдэрсэн газараа тэгээ мэдээж яриг өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдрах бол илүү их сайхан аз жаргалыг хүнд мэдрүүлдэг баг тийм ээ. За тэгэхээр энэ одоо энэ группийн маань цаашдын бас зорилго зорилт тул байгаа баг тийм ээ. За тийм ер нь бол би өөрөө сэтгэл зүйч гэр бүл судлаач мэрэгчлээ хүн байхгүй юу? Тэг яг өөрийнхөө мэрэгжлийн хүрээнд бол бас одоо манай аймгийн засаг дарга болсон Идрот дарга маань тухайн үед Хэрлэн сумын засаг дарга байсан. Яг тэр үед нь ч гэсэн аймгийнхаа удирдлага, сумынхаа удирдлагуудтай хамтарч нийгэм рүү хандсан, одоо өсвөр үеийн хүүхдүүд рүү хандсан чуулга уулзалтыг зохион байгуулж илаа. Бас Хинтээ аймгийн нэлээдгүй олон сумдаар бас төрийн албан агчдад сургалт хийж явж исэн. За тий өөрийнхөө хоббигоор манайхаас нэг олон төрлийн шоу дахиад хийж яадаг. Тэгээ нэг олон төрлийн дахиад шоуныхаа сургалтыг бас энэ Хинтээ аймгийн дэлхийн зөнтөөгөө бас хамтраад нэлээд хүйтэн сумараас дахианы сургалт хийгээд ингээд ер нь бол нэг өөрийнхөө авсан мэдэрсэн юмаа нэг бусдад өгөх юмсан. Хэрвээ энэ нь бусдад өгөөжтэй байвал бас ингээд өөрөө тэрнээс аягүй хуран кайф авдаг хүн гэх юм уу да. Би болоо гэж жоохон боддгоо ийм л үзэлтэй хүн юм шиг байгаа юм би өөрөө. Тэгэл ерөнхийдөө энэ группээ байгуулсан. Цаашдаа ч гэсэн би одоо группийнхэндээ хэлж байгаа админ нэг олон хүүхэдтэй тэгээ ингээд аягүй их ачаалттай байдаг болохоор ганцаараа ингээд барахгүй байна тий. Манай мундаг ээжүүд дотроос ингээд баг команд үүсгий л да тий. Тэгээ яг бизнесийн салбарыг хариуцсан нэг мундаг админтай, сургалт одоо спортыг хариуцсан нэг булантай, тэр нэг ээж нь хариуцж идэг. Тэгээ хөгжих булантай тий. Нэг юм маш юм том л юм харж байгаа л да. Ер нь бол тий манай ээжүүдийн оролцоо ч гэсэн аягүй гоё хүрээгээд хэлж байгаа. Тэгээ ер нь бол групп маань цаашдаа маш сайхан амжилттай ажиллах байх гэж итгэж илээ. Тэгэхээр таны ярианаас мэдээж сая олон сайхан охинтойгоо ярьлаа. Тэгээд энэ загтлыг бас одоо юм юу явуулсан юм байна, өрнүүлсэн юм байна. Тэгээд энэний тухай ерөөдөө яагаад энэ бас загтал ирсэн? Энэ одоо охин туслах тул мэдээж танд маш олон загтлууд ирсэн гэж ярьж байна. Энэ маань одоо яг ямар шалтгаантай яаж өгсөн? За энэний тухайд гэвэл бид нар группийнхаа хүрээнд 2020 онд хөдөөний галтгоо гэдэг нэвтрүүлгийг зүгээр л нэг ээлж ирийн хөдөөний айлуудад очиж хоолны нэвтрүүлгийг хийлээ шүү дээ. Тэгээ нөгөө эхнэрийн заавраар гэл гой гоолны танил одууд ороод те нэг ингээл монтажлцсан засвар орцсон гэл нэвтрүүлгүүд бид нар дандаа л үздэг. Тэг яагаад нэг борог амьдрал яг бодит амьдрал дээрээс ийм сайхан хоолны нэвтрүүлэг хийж болохгүй гэсэн анхны нүүдлээс хөдөөний галтгаагаа хийгээд тэгмээ ер нь бол энэ маань нэг 12 дугаараар хүрээд дуусах юм аа. Тэгмээ энэ 21 онд манай Хинтээ ээжүүд групп тэгвэл ямар шин юм хийх вэ гэдэг дээрээ бид нар болзалгүй хайр гэдэг нэртэйгээр ээжүүдийнхээ одоо хамтын хичээл сэтгэлээр бид нар улиралд нэг дугаар хүргье. Тэгэд 21 онд бид нар 4 хүнд тусалж нийгэмдээ маш сайхан одоо хайрыг түгээе гэсэн зорилгоор уулна 2021 оны анхны лайваар би мэдээлэлээ хүргэсэн. Тэгээ ээжүүд маань айгүй гой хурц аваа. Тэгээд би тэр лайв дээр юу гэж ярьсан бэ гэхээр манай Хинтээ аймгийн ээжүүдээ та бүхний маань эргэн тойронд сумдад амьдарч байгаа ээжүүд дотроос маань олон хүүхэдтэй хань ижилгүй те яг заашгүй ээжүүдийнхаа дэмжлэг тусалцааг аваад цаашдаа урам зориг ороод амьдрах ийм сайхан ээжүүд байвал бас та нар надад санал болгоорой хэлээрээ те загтал бичээрээ тэгэх юм бол бид нар хамтын хүчээр энэ 1000 гаруй ээжүүдийн хичээл зүтгэлээр бид нар энэ оны анхны дугаартаа бид нар нэг сайхан ээжийг гэр оронтой болгоод өгье. Ийм ажлыг өрнүүлмээр байна гэд уул нь ярьсан. Тэгээ хурах тусгнаас загтлэрсэн, Хинтээ аймгийн Үлзий тусгнаас загтлэрсэн, Хэрлэн сумнаас загтлэрсэн, Биндрээс загтлэрсэн. Энэ мэтчилний 4-5 сумдаас загтлууд ирсэн байхгүй юу. Тэгээ бид нар бүх загтлыг уншчих дотроо яг энэ Хинтээ аймгийн Биндэр сумын хараад энэ 12 настай Инхчин гэдэг бяцхан охины эмээ Динсма гэдэг хүн одоо Хинтээ ээжүүд группийн админ танаа гэсэн хаягтайгаар загтал хийлгээгээд тэр загтлыг уншаад миний сэтгэл айгүй хогшсон, хөдөлсөн. Тэгээд нөгөө гэр орноо ч гэсэн болоод ер нь тэрийг дараа нь алгая. Энэ удаа ээжүүдийнхээ хүчийг, ээжүүдийнхээ хайрыг энэ бяцхан охин руу илгээх юм зөв юм шиг санагдсан гэхүү дээ. Тийм.
Тэгэхээр эмийн холбогдсон гэдэг гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ охины маань одоо яг гэр бүл нэг ямар хөө хүмүүс байдаг юм бол ер нь энэ талаар танд мэдээлэл байгаа. За яг өөрийнхөө авсан мэдээлэл өгье тийм ээ. За ингэчэн охин маань болохоор одоо 12 настай Хинтээ аймгийн Бэндэр сумынхаа ерөнхий боловсролын сургууль сурдаг. Өвчнийхээ улмаас л сүүлийн 3 жил бол сургуультай хараахан явж чадаагүй. Гэтэ өөрөө сургуультай явах маш их дуртай, тоглож наадах дуртайч гэсэн нэг удаа за яг явагддаг хичээлд нь явуулахаар 1-2 хоног явал биеийн дийлэхгүй ингээд өвдчихдөг гинэ. Тэгээд энэ охин маань болохоор ээж нь ундрмал гэд бас нэг маш дайчин мундаг эмэгтэй байгаа. Тэгээд охины маань аав бол сар гарантай байхад нь зуурдаар хорвоо хорхисон юм билээ. Тэгээ ерөнхийдөө ээжтэйгээ өссөн, эмээ өвтөөгөө өссөн. Одоо яг л нэг ийм айлын хөрх охин байгаа байхгүй юу. Тэгээд одоо нөгөө нэг энэ охины маань ээж нь охиныхоо илэгний доонор нь болох юм байлээ. Тэгээ одоо бас нэг бааз зэрэг би өчтөр уржигдэр 2 хоногийн өмнө ээжтэй нуцаар нилээ битээр ярилцаж санаа сэтгэлээ хаваалцлаа л та. Тэгэхэд би одоо охиндоо доонор болохын тулд те эмчийн зааврын дагуу би өглөө болгон гүйж байгаа. Өглөө болгон дасгал хийж байгаа. Өглөө болгон би идэж уухта хяналт тавьж байгаа. Би жингээ хасаад би ирүүл болоод ирүүл илгээ би охиндоо өгөөд охинтойгоо хамт би бүтэн амьдрахыг хүсэж байна гэж. Тэр нэг ээжийн энэ үг намайг одоо бүр их хөглсөн, хөдлөсөн гэхүүдээ те. Тэгэл ерөнхийдөө энэ бяцхан охиндоо туслая гэдэг шийдвэрийг бүр хатуу гаргаад тэгэл яг 2 хоногийн өмнөх орой охиныхоо эмээгийн бидэнд бичсэн цагтлыг яг бүрэн ихээр нь би лайваараа одоо ээжүүдтэй уншиж өгсөн. Энэ дээрээс эхлээл ерөнхийдөө хандив аян маань яг эхэлсэн гэхүү. Тэгээ одоо энэ сарын 25-нд аян маань ер нь бол дуусахаар байгаа. 1 сарын 25. Тийм 1 сарын 25. Тэгэхээр маш богино хугацаа бол үлдсэн юм байна тийм ээ. Тэгэхээр ээжийн тухайд одоо охинтой илгээ өгөх гээд ингээд өөрийгөө бас ингээд ажиллаад ингээд хүнээс удаа гарч болох бүхэл зүйлийг хийж л байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай Хинтийн одоо хүмүүс мэдээж бас сайхан ээжүүд маань сайхан тусал дэмжиж байгаа. Одоогийн байдлаар ер нь хандив бас хэрхэн зөвлөрсөн байна. За тий яг 2 хоногийн өмнө орой миний яг охины эмээгийн бичсэн цагтлыг уншиж өгөөд лайм маань ээжүүдэд маань цацагдаж эхэлсний дараагаас эхлээд өнөөдөр өглөө 12 цагийн байдлаар ихэд сая 500 гаруй мянган төгрөг цугларчихсан явж байгаа. Яг одоо энэ маань энэ охин маань одоо ингэч охин маань элэг шилжүүлэн суулгах. Тийм элэг шилжүүлэн суулгах. Тэгээ хаалгаануудыг хаана болох юм? Үн нутгийн тухайд энэ дээр 25 сая төгрөгийн үнэтэй юм. За тэрийг би бас яг ээжээс нь эмээ өвгөөс нь авсан мэдээлэл хүргэчихье те. Ер нь бол охины маань нөгөө хагалгаа их онцлогтой хагалгаа юм билээ. Эх орондоо хийгдэж байгаа. Яг Монгол эмчнэр гардаж хийх гэж байгаа. 1-р эмнэлэгт хийгдэх хагалгаа юм билээ. Тэгээд төлбөр нь бол 35 сая гэсэн. Түүнээс одоо яг манай Хинтээ аймгийн Бэндэр сумын маань ард иргэд тэгээд хүмүүс бас сайхан хайрын давлгаа үсгээд одоогор бол энэ гэр бүл маань 10 сая орчим төгрөг болно гэд болсон гэж бидэнд мэдэгдсэн. Тэгээд одоо яг цаана үлдсэн 25 сая төгрөг байвал охин маань одоо яг хаалгандаа ороод тийм бяцхан зүрх амьдрах нэ гэж. Элэг бүтэн байвал амьдрал жаргалтай гэж үгс ярьдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж таны тухайд одоо бас хоёроо одоо хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгээд өнөөглөөний тухайд ихэд л одоо бас охиндоо одоо хандив болгох гээд бас нэгэн одоо бараа бүтээгдэхүүн авчирч аймагт авчирсан гэсэн. Тий. Тэр чинь бас их сонирхолтой. Тий ер нь бол яг нөгөө аянаа эхлүүлээд би бол лайв дээр шууд хэлсэн. Одоо яг аянаа би аль бисаар эхлүүлж байна. Админ өөрийнхөө зүгээс 50,000 төгрөг хандуулж байна. За манай хамт олонны зүгээс 200,000 төгрөг хандуулж байна гэд яг аяныг эхлүүлсэн. Тэгээд манай гэр бүл нөгөө бас нэг ах үйлчлэгээний жижигэн төвтэй суманда. Тэгээд тэнд маань бас юм нөгөө комиссын барааны дэлгүүр ус давхар ажилладаг. Тэгээд яг энэ жил корона мороно гэд хүмүүсийн эдийн засаг айгүй муу. Ер нь бол бараа маань бараг тэр янзаараа байжсэн гэхүү. Тэгээд тэр бараагаа өнөө өглөө одоо бүгднгийн наашаага аймагтаа авчираад дан ээжүүд 4 ээж гээд хамтдаа бараагаа наашаа авчирлаа. Бид нар нөгөө ачааны машин олддоггүй, портер олдохгүй. Тэгээд нэг ээж маань жижиг машинтай, би жижиг машинтай, 2 жижиг машинтай өрсө битүү. Ингээд шалнаас нь эхлээл таац хүртэл бүр ингээл битүүч ихсэн. Багаажгүй дунд суудлаа битүүч ихэд тэгээ ерөнхийдөө авчираад сая бүгднгийн нөгөө зарах гэж байгаа оны хэвлэлийн маань оны ихч бас бидрийг айгүйх гоё дэмжиж өгсөн. Охины маань хулдаасын хэвлэлийг 100% төлбөргүй гаргаж өглөө. Бас худалдаагаа хийж байгаа л хичээх энэ үүдний хүрээг ашиглаараа төвдөө юм чинь хүмүүс ирж үзэж харахадаас их хайтайхан баг гэд. Энэ мэтчлэн маш олон хүмүүсийн хайр сэтгэл ерөнхийдөө бол шингээд байна л да. Тэгээд тэнцээ их онцлогтой өвлийн күртэг, пальто, пижак, өмд цамц
гэж зарагдж байгаа бүх бараа маань ерөөсөө л 1000 төгрөг. Энэ өөрөө хайр шингээгээд байгаа. Тэр та бүхэн манаас ирээд хэрвээ худалдаа авалт хийх юм бол тэр нэг 1000 төгрөг хүртэл энэ охинд маань л очих юм байна. Ер нь 100% бас ашиг юм бус. Тийм байна. Охинд маань хандивлагдах мөнгө гэж бас ойлгоорой. Тэгэхээр инхчин бяцхан охин тусалж байгаа одоо хүмүүсийн одоо сайхан сэтгэл одоо үргэлжилсээр байгаа тийм ээ. Тэгэхээр энд бас нэг сайхан бас зүйлийг одоо нэгэн ээж маань бэлгэлсэн. Одоо энийг одоо хандивсан тийм ээ. Тийм. Энд Тий яг нөгөө нэг лайв хийгээд лайвын дараа маш олон хүмүүс холбогдсон байхгүй юу? Тэгсэн чинь яг манай Чингис хотод үйл ажиллагаа явуулдаг. Бас нэгэн бяцхан бизнес эрхэлдэг ээж маань админа таны лайв үзлээ те айгүй сайхан санагдлаа. Тэгэд би ийм Туркээс оруулж ирдэг. Яг үйлдвэрийн Venus гэдэг Туркийн үйлдвэрийн ийм цэвэр ийм арсан готлууд ингээд зардаг юм аа. Тэгэд 15-нд миний бараа буун. Тэгээ барааныхаа дээжээсээ бас энэ охинд хандвуулъя. Админ та тэгээ нөгөө суглааныхаа буландаа бас оруулаад зарж борлуулад орлогыг бас 100% нэг жоохондоо ингээ хандуулах юм шүү гэдээ ингээ ярьсан. Амар гоё санагдаад тэгсэн чинь нөгөө ээж маань айгүй өрх өнөөдөр яг над руу холбогдоод өөрөө бүр гутлаа бариад гүйж ирээд өгнө гэснээрээ өгч гинэ гэдэг айгүй өрхөн. Тэг гоё санагдсан. Тийм хөрхөн гоёлын ярьсан готлоо тэгээд энэс юу хараад байна гэхээр ер нь л манай монгол хүмүүсийн бие биендээ хайрыг харамлахгүй өгч чаддаг, авч чаддаг юм сайхан арт түмэн юм аа. Тэгээд энийг бас бидэнд таньдуулсан тэр сайхан ээжэд баярлалаа. Гэр бүлд нь наац жаргал гэсэн юм. Тэгэхээр манай одоо Хинтэн аймгийн одоо хүмүүс гард ирээд одоо сонсож магадгүй онон хөвлөд дээр одоо маш одоо энэ охин зөрөөсөн хандивын одоо бараа худалдаалагдаж байгаа юм байна. Та бүхэн одоо тэндээс одоо бараа худалдан авах та энэ охин амьдрал бэлгэлэх багахан тусал дэм болж байна гэж ойлгож болох нь тийм ээ. Тийм шүү дээ. Ер нь л хайрын худалдаа гэж нэрлэлцээд байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр мэдээж хэрэг Хинтийнхээ сайхан ээжүүдэд одоо манай телевизийг үзэж байгаа үзэгчдтэй хандаж бас мэдээж энэ сайхан уриалга одоо тийм одоо энэ бас одоо оролцоорой гэж бас хэлвэл. За. Ер нь бол би энэ зүйлийг санаачлаад ч юм уу энд оролцохгүйгээр зүгээр нэг өөртөө байгаа боломжоор 5,000 төгрөг хандивлчаад гэртээ сууж иж болвол бас болох байсан. Яагаад заавал энэ охинд туслах шийдвэр гаргасан бэ? Би өөрөө бас ээж хүн, эмэгтэй хүн. Тэгээ би яг эмэгтэй хүн бол төрснийхөө хувьд эмэгтэй хүний хамгийн их тэр бахархал хайрыг мэдэрдэг цаг үеийг би яг үрээ тэрвэх тэр үйл гэж ойлгодог. Тэгээ би өөрөө бол яг 4 охин дөрүүлсэн ээж хүн байхгүй юу? Тэгтээ яг амьдрал хатуу. Нэг охиныг маань бол бурхан буцаагаал тэнгэртээ авсан. Би 10 сар тээсэн үрээ тэрврээд буцаагаад ингээд өөрөөсөө холдуулж үтсэн ээж хүний хувьд надад энэ охин мөнгөгүй гэдэг шалтгаанаас болоод бас нэг энэ бяцхан зураг битий энэ хаваг орхиосоо гэсэн. Яг нэг ийм сэтгэл төрсөн гэх юм уу? Өөрөө бас нэг юм олон охинтой хүн болохоор миний сэтгэл аюух тийм хүлээж авсан юм шиг байгаа юм. Тэгэл ерөнхийдөө бол одоо ээжүүдээ л хамгийн түрүүнд уриалж байгаа. Тэгээд нэрээ өшөө бас гоё юм ярил өчигдөр Хинтэн аймгийн Хэрлэн сумын цэцэг дарга Чингис хотын захирагч Шүрэн цэцэг дарга дээр бас манай ээжүүдийн төлөөлөл орж уулцсан. Манай группийн малчин ээж орсон, настай ээж орсон, би өөрөө орсон. Тэгээд бид нар бүх бодол саналаа хэлснээр шүрээ дараа маань их сайхан хүлээж аваад эмэгтэйчүүдийн холбоогоороо бас янз бүрийн чадах чинь нэгээрээ бид нар туслая дэмжиж, ээжүүд, эмэгтэйчүүд бие биений дэмжиж ингэж босгон байгуулж байгаа. Энэ одоо үйл явдал үнэхээр сайхан санагдаж байна гэж бас хүлээж авчихсан. Тэгэхээр ерөөсөө л одоо телевиз үзэж байгаа ээжүүд минь, эмэгтэйчүүд минь, аавууд минь, бяцхан хүүхдүүд минь та нар маань бүгдээрээ л 1000 тахгүй, 5,000 тахгүй, 10,000 тахгүй яг өөрт байгаа боломжоор одоо бяцхан охинд маань амьдрал бэлэглээд хандивын дансанд маань бас өөрийн нэрээрээ урам зоригийн сайхан үгтэйгээр хандиваагаас тасралтгүй илгээгээрээ энэ сарын 25-наар хандив маань хаагдаад манай групп бол хариуцлагатайгаар хэд хоногийн туршид аян өрнөөд хэдэн хүн оролцоод хэдэн сая төгрөг цуглараад энэ мөнгийг охин маань ашиглаваа гэдгийг бол бид нар хариуцлагатайгаар тайлангаа бол бас тавинаа та бүхэндээ. Баярлалаа та бүхэндээ. Тэгээ нэг үг хэлчихье те. Сайн улс бүхэн дэлгэрэх болтугай. Тэгээд монголчууд бид нар хамтдаа эвтэй байхдаа хүчтэй гэдэг юм чинь бас сайхан үр дүнд хүрэх байхаа л гэж итгэж байна. Баярлалаа. Тэгэлгүй хоо баярлалаа. Тэгэхээр маш одоо сайхан гэгээлэг ийм сайхан буянлаг үсийг одоо хийж санаачилж байгаа танд таны ажил цаашдын ажил бол өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Үзэгчид та бүхэн одоо доор гарч байгаа дансны дугаар холбогдох хуудасаар бас
мэдээлэл авах боломжтой. Мөн хинтийн ээжүүд гэдэг Facebook группээр бас мэдээллийг авах боломжтой байна. Тэгээ бяцхан охинд амьдрал бэлгэлье.